Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 301-р анги. Дээлдэшгүй. Ядаж л чи юм ойлгодгийм байна. Чамайг хэлсэндээ хүрнэ гэж найдаа. Үгүй бол юу болохыг мэдэж байгаа бидтэй. Энтхийг томоотой хамгаалаад байж вэ. Эзэн чин чамайг дуудтал үүргээл гүйцдэг. Хар яст мэлхий хорон сүнс рүү хуйтнаар ширтсэний дараа их хэмжээний манан биеэс нь ялгарч чүүфэнийг бүрхэснээр тэр хоёр алга болчихов. Хорон сүнсэл хар яст мэлхийн явсан зүг рүү ширтэхдээ төгшин зогсно. Хэсэг хугацааны дараа тэр нүдэн эртний дурсамжаа бодов. Хичнээн удаж, хичнээн олон жил өнгөрснийг бүү мэд. Гэхдээ хэдэн хорон ертөнц бүтээгчийн тушаалдор хорон сүнснүүдийн айрам хаасайгүй дан хийснийг тэр сайн санаж байв. Уулс юучгүй болтлоо тэгшлэгдэж, гол мөрөн ширгэж, хаасайгүй дайны гал дүрлцэн. Хорон сүнснүүдийн айрам юу хүсснээ хийж байхад тэднийг зогсоох чадалтай хинч байгаагүй. Тэдний явсан газар бүрт ширхэг өвсч амьд үлддэггүй байлаа. Тэдний талаар дурдж ярьсан хүн бүрийг хэмжээлшгүй их айдас давтуулж хүчрхэг твийг сүрүүлэх шахсан тэд нэгэн хүнд ялагдсан юм. Тэр үеийн тулаан маш эрт үед болсон болохоор залуугийн царай бүдэгхэн харагдана. Хорон сүнс тэр залуугийн тэдний армийг устгасан ганцхан дайралтыг маш тод сандаг. Хормын төдийд тэр дайралт тэднийг захирч байсан хорон ертөнц бүтээгчийг алсан. Тэр хүн дээлдэшгүй хүчрхэг байсан ба хүн гэхээсээ илүү бурхан шиг харагдсан юм. Тэр залуугийн хажууд хүчрхэг дөрвөн аратан байсан ба хар яст мэлхий тэдний нэг байсан. Гэнэт хорон сүнс гүнзгий амьсгаа авч уртаар санаа алдан эрх чөлөөтэй болно гэсэн бодлоо авч хаяад эртний цамхаг руугаа эргэн явлаа. Энэ үед агаарт хөвж байсан чүүфэний хоёр хөл газар буух үед мананч алга болж зэрэглээд тойргийн хэсэгт эргэн ирсэн байснаас гадна хар яст мэлхий түүн рүү ширтэж байлаа. Түүний 4 цаг явсан газрыг хар яст мэлхий хормын дотор туулсан юм. Та энэ үед чүүфэн маш их асуулт асуухыг хүссэн ч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байлаа. Яагаад чамаар хорон сүнсийг соллуулсанд гайхаж байна уу? Гэж хар яст мэлхий нэмсэглэн хэлв. Ааха гэж чүүфэн хүчтэй толгойд өглөө. Энэ ердөө л өчүүхэн асуулт. Чи тэр газарт яг ямар эрдэнэс нуугдж байгааг мэдмээр байгаа биз? Та тэнд ямар эрдэнэс байгааг мэдэж байгаа мó? Түүнийг сонссон чүүфэнч бушуухан асуув. Мэдээж мэдэлгүй яах вэ? Энэ дууга бүх зүйлсийг миний хуучин эзэн үлдээсэн. Энэ дууга бүх зүйлийг тэр өөрийн биеэр бүтээсэн. Харамсалтай нь би энэ газрын нууцыг хэндэж хэлэхгүй гэж амласан болохоор чамд хэлж чадахгүй нэ. Гэж хар яст мэлхий нэмсэглэн хэллээ. Түүнийг сонссон чүүфэн хараал урсгамаар санагдсан юм. Тэгээд дотроо ингэж бодов. Хэлэхгүй юм бол яах гэж надаас мэдмээр байна уу гэж асуусан юм. Чүүфэний царайг харсан хар яст мэлхий нэмсэглэн ингэж хэллээ. Гэхдээ би чамд энэ дууга эрдэнсийг асар хүчтэй зүйлгээдгийг баттай хэлье. Хүмүүсийг галзууруулж, гэр бүлийг хооронд нь алалцуулж, дурлалт хосууд эгч нэг нэгнээ алхад хүргэж, цусаар бороо оруулж, газар шороог тэгшлэх чадалтай эрдэнэс. Одоогийн чи энэ эрдэнэст ойртогч ирэхгүй болохоор би чамд хэллээгээд ямар ч нэмэр болохгүй. Гэхдээ чи надтай таарсандаа азтай байна. Би чамд тусалнаа. Тэр хорон сүнс энтхий манаачч гэлээ ирээдүйд чамайг асуудалгүй дотгошоо нэвтрүүлэх болно. Ядж л чамд жаахан ч гэсэн туслана. Эзний биеэс гарсны дараа миний хүч маш ихээр доройтсон болохоор би ердөө нэр төдийл зүйл
Төрөөнийг шиг жижигхэн гаруудыг би зогцуулж чадна. Гэхдээ дотоод хэсэгт байгаа хамгаалагчид миний тушаалыг биелүүлэхгүй. Тиймээс тэр эрдэнсийг авмаар байвал чи өөртөө л найдах хэрэгтэй. Хар яст мэлхиний үгийг сонссон Чүфэн маш ихээр цочордлоо. Агуу хүчрхэг хар яст мэлхий хүртэл дотоод хэсэгт байдаг хамгаалагчдад тушааж чадахгүй гэхээр тэд ямар хүчтэй гэсэн үг вэ? Эги Чүфэн хоёрын холбоог хориглох чадaltaй хорон сүнс нь ердөө л манаач юм бол дотоод талд байгаанууд нь ямар аимшигтай бол. Энэ үед л Чүфэн гүн цочролд орж өөрийгөө ямар өчүүхэн, ямар дорой гэдгийг ухаарсан юм. Тэр хичнээн Азурын нутгийг дөргөөсөн ч тэр мангасны урд, жинхэнэ тулааны мастрын урд шоргоолжны ч үнцэнд хүрэхгүй. Хамгийн сайндаа л хумхын тоосны чинээ байна. Энэ газрын эзэн нь ямар хүн байдаг бол гэхээс Чүфэний сонирхол маш ихээр хөдөллөө. Эгигийн хэлсэн шиг үнэхээр тулааны эзэн хаан байсан болов уу? Парафаунд төвшөнд ч ороогүй тэр домогт тулааны эзэн хаан төвшөнд орох гэж хичнээн хугацаа зарцуулах бол энэ үед л Чүфэн өөрийнхөө бахархдаг авьяас бэлгээ үнэхээр юу ч биш юм байна гэдгийг ойлгосон юм. Хэрвээ зөвхөн авьяас бэлэгдээ найдаад байвал тэр энэ насандаа тулааны эзэн хаан төвшөнд орохгүй. Бусдын нүдэнд тэр мангас гэж харагдахч жинхэнэ гот суутны өмнө бол тэр ердөө л энгийн нэгэн. Жишээлбэл өнөөх нийл ягаан хувцастай охинлогийхэд Чүфэнээс ч жаахан байсан. Хорвоо ертөнц асар уудам. Ёсон нутаг бол ердөө л мөст уулын үзүүр. Хязгааргүй уудам ертөнцөд хичнээн гот суутнууд өсөж байгаа бол гэж бодхоос ч айдас хүргэн байв. Тийм ч учраас Чүфэн хүчрхэг болох ёстой. Улам илүү хүчрхэг. Эндээс эрдэнэс авах үгүй чинь чамаас хамаарах ч гэлээ. Би чамд чадхынхаа хэрээр тусалнаа. Одоо чамд өгч чадах хамгийн том тус гэвэл чадвараа өвлүүлэх л байна да. Гэт хар яст мэлхиний царай маш нухацтай болов. Түүний бие нь бүдэгхэн зэрэглэтэж цагаан барын аллага техник шиг манантаад Чүфэний биед шингэж чадвараа өвлүүлэхээр шийдсэн байлаа. Гэхдээ та надтай ямар ч холбоогүй ээж ягаад надад ингэж их тусалж байгаа юм? Гэж Чүфэн хамгийн том асуултаа асуулаа. Чамд тусалж байгаа шалтгаан байгаа. Цагаан бар чамайг сонгосон шиг. Бидний шалтгаан бол адилхан. Харин энэ шалтгааны хариултыг чи ирээдүйд олох болно. Гэнэт манандсан хар яст мэлхий Чүфэний зүг нэсэн бэйдэн орох үед Чүфэний толгойд асар их хэмжээний мэдээлэл цугларч эхлэв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 302 дугаар анги. Үгээр илэрхийлэхийн аргагүй таагүй мэдрэмж. Толгой хатгах өвдөлтийн хажуугаар үйл мэд манан хойлорч Чүфэний бие рүү шингэх үед асар их хэмжээний мэдээлэл түүний толгойд орж ирснээр хар яст мэлхийн хуйг техникийг ямар гайхалтай болохыг ойлгосон юм. Цагаан барын аллага техник хамгийн хүчрхэг довтлогооны техник бол хар яст мэлхиний хуйг хамгийн хүчрхэг хамгаалалтын техник байсан юм. Дээлдэшгүй хуйг. Хэрвээ Чүфэн энэ техникийг бүрэн эзэмшчих юм бол тулааны дундуур тэр хүний оюун бодолд нөлөөлдөг манан гаргаж дайснаа алж чадна. Дайснаа алж чадахгүй байсан ч анхаарлын сарниулж чадна. Энэ бол хар яст мэлхийн хуйг техникийн хамгийн том давуу тал. Үүнтэй зэрэгцэн хар яст мэлхийн эртний хоолой Чүфэний чихэнд сонсогдлоо. Чүфэн сайн сонс. Энгийн хүмүүс энд байгаа эрдэнсийг авч чадахгүй. Тиймээс эндхийн нууц тарлаа гэж айх хэрэг байхгүй. Энд байгаа хамгаалагчид болон орхинууд энгийн хүмүүсийг төөрөгдүүлж чадна. Тиймээс хурдан ашиг хонжоо олох гэж яарсны хэрэггүй. Гарцаагүй хүчрхэг болсон хойноо л ийшээ ирээрэй.
Цагаан бар бед хоёр яагаад чамайг сонгосныг мэдмээр байвал бедний нөгөө хоёр эртний найзуудыг олж уулз. Тэр үед бедний талаарх нууц задрах болно. Бед буруу хүн сонгоогүй гэж найдаа да. Хар яст мэлхийн хоолой намдсаар алга болох үед Чүфэнийг тойрч байсан мананч алга болов. Тэгэхэр цагаан барын аллах хар яст мэлхийн хоёг хоёр намайг онцгой шалтгааны улмаас сонгосон байх нэ. Тэдний хуучны хоёр анд гэхэр үлдсэн хоёр нууц техник байх тийм үү? Тэгэхэр эзэн хааны бунхны хаалга бүрт нэг нууц техник байгаа байх нэ. Ингэж Чүфэн бодол давтан зогслоо. Өөр юу л байв гэж тэд чиний авьяасыг харсан болоод л чамайг сонгосон. Үгүй бол өөр хүчрхэг хүн сонгож болох л байсан. Хэрвээ үнэхээр тийм нууц байгаа бол тэр дөрвөн нууц техник нэг биед цуглахаар ер бусын зүйл болох байх тийм үү? Гэж Эгигийн ялдам хоолой сонсогдлоо. Эги чи зүгээр юм уу? Ашгүй дээ. Гэж Чүфэний санаа амарлаа. Би яавал гэж тэр хорон сүнсний ертөнцийн сүнс байсан болохоор бидний холбоо түр тасарсан юм. Гэхдээ тэр хорон сүнс овоо чадвартай л юм. Тэнгэрийн төвшний хүмүүс ч түүнийг дийлэхгүй байх. Гэж Эги нэмсэглэн хэлв. Тэгэхэр тэр сүнсний ертөнцийн сүнс байх нэ? Яг сүнс шиг харагдаж байсанд нь гайхах зүйл алгаа. Гэж Чүфэн байдлыг ойлгосон юм. Гүлийгэд байлгүй хурдан яваач. Энэ газар тэнгэрийн төвшөнд ортлоо ирж болохгүй. Гэж Эги санууллаа. Тэр аль хэдийн эзэн хааны бунхныг маш ер бусын гэдгийг мэдсэн болохоор хэсэгтээ энд ирж болохгүй гэж шийдэв. Ганц тэрч биш, Жан эзэнт гүрэн хүртэл энд ирэх чадалгүй. Чүфэнийг хэд алах үгүй юу? Хот ард нь гарч ирлээ. Сайн харвал тэр хот өмнө нь орсон зэрэглэт тойрог байсан юм. Чүфэн тэр зэрэглэт тойрогт орж шалгуурын давсан ч гэлээ. Ахаад харах үед өөрийн ирэхгүй нуруугаар нь хүйт даалаа. Зэрэглэт тойрог дийлдэшгүй байдаг болохоор хүмүүс эндээс цааш явж чадахгүй баха. Эндээс цааш явсан ч эрдэнэс рүү ойртож чадахгүй. Гэж Эги бардам хэлв. Чүфэнч түүний хэлсэнд эргэлдсэнгүй. Учир нь энэ зэрэглэт тойрог бол ердөөл гадаад хэсгийн өрх. Хар яст мэлхийний хэлсэн манаач хорон сүнсэл гэхэд асар хүчтэй байсан. Тэгэхэр дотоод хэсгийн хамгаалагчид ямар аимшигтай байх бол тэр мангасыг 9 нутгийг устгах чадалтай гэж бодох үедээ Чүфэн өөрийн ирэхгүй сүнслэг ертөнцтэй хоригдсон мангасын талаар бодов. Эгигийн хэлснээр бол тэр мангас 9 нутгийг хүйс тэмтрэх чадалтай гэсэн. Бас Эги тэр мангасыг өөрийнх нь хувьд юу ч биш гэсэн. Түүний хоолойны өнгөнөөс харахад Эги худлаа яриагүй байх шиг харагдав. Гэтэл ийм хүчрхэг Эги мангас хоёр түүний сүнслэг ертөнцид хоригдсон байна гэхээр тэднийг хорьсон хүн ямар хүчрхэг байгаа бол? Эцэг их нь юм болов уу? Хамаатан нь юм болов уу? Хэн юм бол? Аава, ээж, та хоёр амьд байгаа мүү гэсэн асуулт Чүфэний сэтгэл зүрхэнд цуурайтсаар байв. Аав ээжийг амьд байгаасаа гэж тэр үнэхээр их хүсч байлаа. Энэ л түүний хамгийн их мэдхийг хүссэн хариулт юм. Чүфэнч ирсэн замаараа буцаж хэдхэн өдрийн дотор хаалган дээр ирлээ. Буцах замдаа Чүфэн өрхөнд орж өгсөн цэлийн хунтайжийн ордны хүмүүсийн цогцснуудыг харсан юм. Хаалгыг амжилттай нээсний дараа цэлийн хунтайжийн орднууд нэлээд хэдэн тулааны майструуд явуулсан нь тодорхой байв. Харамсалтай нь тэд хэчнээн хүчрхэг байсан ч сүнсний тойрог мэдэхгүй болохоор өрхөнд орж өгцгээсэн байлаа. Гэхдээ Чүфэний хамгийн их гайхаж байсан зүйл бол энэ мэдээ тархаад удаж байхад яагаад цэлийн хунтайжийн ордны захирагч одоо болтол ирээгүй байгаа нь юм. Чүфэнч хурдтай явсаар чөөгөө тэр хэдийн нуугдж байгаа хотод ирлээ. Хотод ирэх үедээ тэр Лизанчины өгсөн 6 дугаар зэрэглэлийн техникээ гаргаж ирээд чөөгөө тэр хэд ямар их баярлах бол гэж бодов. Чүфэн, ашгүй чи ирчихээ юу? Чамд маш их санаа зовлоо шүү. Гэвч Чүфэнийг хашаагаар орвоо үгүй юу? Чүү юу сандран гүйж ирээд Чүфэнийг тэвэрлээ.
Энэ үед Чүфэн түүний чичрэн уйлж байгааг сайн мэдэрч байсан юм. Түүний араас гарч ирсэн Чүовгийнхан ч бас баярлахын зэрэгцээ санаа зовж айж байсан юм. Чүү юу яриад байна? Би зүгээр байгаа үсттэй гэж Чүфэн гайхан асуухтаа үгээр илэрхийлэхин аргагүй таагүй мэдрэмж мэдэрсэн юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.